Монгол Улсын их сургуулийн орхон сургууль 1992 онд Эрдмийн их өргөөний үүдээ нээсэн оюуны гэрэлт цамхаг Монгол Улсын их сургуулийн орхон сургуулийн талаар цомхон мэдээллийг хүргэе. Монгол Улсын их сургуулийн харьяа орхон сургууль нь нийгэм хүмүүнлэгийн чиглэлээр олон улсын чиг хандлагад нийцсэн сургалт явуулж, зах зээлд өрсөлдөх чадвартай мэрэгжилтэн бэлтгэх зорилгыг эрхэм болгож, бүс нутгийн сургалт эрдэм шинжилгээний төв болох алсын хараатайгаар үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын их сургуулийн орхон сургууль нь Орхон аймагт 1992 оноос хойш үйл ажиллагаа тасралтгүй явуулж ирлээ. Нийгмийн хүмүүнлэгийн ухааны чиглэлээр бакалавр, магистрийн сургалтыг амжилттай явуулж байна. Англи хэлний заах арга зүй, англи хэлний орчуулга судлал, гадаад хэл, нягтлан бодох бүртгэл, менежмент, санхүү эдийн засаг, ерөнхий эрдмийн гэсэн мэрэгжлийн 7 тэнхимтэйгээр ажилладаг тус сургуульд нийт 72 багш багшилдаг бөгөөд нийт багш нарын 15.3% нь докторийн зэрэгтэй, 72% нь гадаад дотоодын ихтэй сургуульд докторантурт суралцж байгаа бол үлдсэн нь магистрийн зэрэгтэй багш нар байна. Мөн 3 гадаад багш энэ сургуульд багшилдаг. Энэ сургуульд нийт 1500 гаруй оюутан суралцдагаас бакалаврын өдрийн ангид 1300 гаруй, бакалаврын ичний ангид 80 гаруй, магистрт 120 гаруй оюутан суралцж байна. Төрлөх Эрдэнэ хоттой Монгол Улсын их сургуулийн боловсролыг зардал багтаагаар эзэмшиж байгаадаа би баярлалдаг. Хүрэх чадвар сайтай байдаг учраас төгсөөд ажлын байрны эрэлт их байдаг. Тийм учраас би Монгол Улсын их сургуулийг сонгосон. За сайн байна уу? Би Монголын их сургуулийн орхон сургууль сурдаг Туркээс ирсэн оюутан байна. Оюутан солилцооны хөтөлбөрөөр Оросын холбооны улс, Хятад болон Америк нэгдсэн улсуудад суралцах боломжтойгоос гадна Турк оюутнуудтай нэг хамт болон ажиллах боломжтой. Эрдэм мэдлэг зааж суралцсан багш нартаа маш их баярлалаа. Сургалт эрдэм шинжилгээ. Монгол Улсын их сургуулийн орхон сургууль нь англи хэлний багш, орос хэлний багш, орос англи хэлний багш, англи хэлний орчуулагч, япон хэлний орчуулагч, англи япон хэлний орчуулагч, хятад хэлний орчуулагч, солонгос хэлний орчуулагч, монгол англи судлал, нягтлан бодох бүртгэл, бизнес менежмент, санхүү эдийн засаг, даатгалын эдийн засаг, банкны эдийн засаг, бизнесийн эдийн засаг, маркетингийн менежмент гэсэн мэргэжлүүдээр бакалаврын зэрэг олгох сургалт, нягтлан бодох бүртгэл, санхүү эдийн засаг, гадаад хэл заах арга зүйн чиглэлээр магистрийн сургалт, англи хэлний анхан дунд түвшний болон орчуулагчийн оройн курс, орос хэлний анхан дунд түвшний курс, нягтлан бодох бүртгэлийн анхан дунд түвшний курс гэсэн чиглэлүүдээр төр сургалтуудыг явуулж байна. Сургалтын орчин. Монгол Улсын их сургуулийн орхон сургууль нь материаллык баазаар бүрэн хангагдсан сургалтын орчинтой бөгөөд оюутнууд өөрийн хичээл зүтгэлээрээ эрдэм мэдлэг олж боловсрал эзэмших таатай нөхцөл боломжийг бүрэн хангасан. Тухайлбал тус бүрдээ 130 суудалтай лекцийн 2 танхим, мөн тус бүрдээ 130 хүний суудалтай уншлагын 2 танхим бүхий, 1600 гаруй нэр төрлийн 19,000 ширхэг номтой, онлайн систем суурилсан каталог, өндөр хурдны интернет бүхий номын сан, санхүү нягтлан бодох бүртгэлийн мэрэгжлийн програмууд суулгасан компьютерийн 3 лаборатори, мөн гадаад хэлний хичээлд зориулагдсан компьютерийн лабораториуд, интернет төв, орчин үеийн шийдлээр баригдсан бүх төрлийн спортын тоног төхөөрөмж бүхий, спортын танхимын дэргэдэх чирэгжүүлэлтийн өрөө. Сайнны газар, оюутны дотор байр зэрэг их сургуулийн сургалтын орчин чаардагдах бүхий л нөхцөлийг бүрдүүлсэн. Оюутанд үзүүлэх хөнгөлөлт тэтгэлэг. Монгол Улсын их сургуулийн орхон сургуульд амжилттай суралцж байгаа оюутнууд дараах хөнгөлөлт тэтгэлэгт хамрагдах боломжтой. 5 улирал дараалан 3.8-аас дээш голчоноотой суралцсан оюутанд сар бүр 50,000 төгрөгийн захирлын нэрэмжит тэтгэлэг олгодог. 4 улирал дараалан A үнэлгээтэй суралцсан бол сургалтын төлбөрийн 50 хүртэлх хувийг хөнгөлдөг. Оюутны зөвлөлийн гишүүдийн сургалтын төлбөрийг ажлын гүйцэтгэлээр 15-аас 20 хүртэлх хувиар хөнгөлнө. Эрдэм шинжилгээний ажил, урлаг спортын амжилт гаргасан оюутны сургалтын төлбөрийн 20-оос 50 хүртэлх хувийг хөнгөлнө. 2 улирал дараалан A B үнэлгээтэй суралцсан бүтэн өнчин оюутны сургалтын төлбөрийн 30-аас 50 хүртэлх хувийг хөнгөлнө.
Монгол Улсын их сургуулийн орхон сургуулийн анхдагчдын холбооны оюунлаг оюутан зэрэг хөнгөлөлт тэтгэлэгт хамрагдах боломжтой. Манай сургуулийн багш нарын 50 гаруй хувь нь олон улсын ихтэй сургуулиудад мэрэгжил дээршлүүлсэн олон жилийн дадлага туршлагатай. За үүний зэрэгцээ Монгол Улсын их сургуулийн магадлалын итгэмжлэгсэн олон улсын стандартад нийцсэн сургалтын хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. За ингээд та бүхнийг Монгол Улсын их сургуулийн боловсролыг орон нутагт эзэмшихийг санал болгож байна. Манай багш нар үндсэн сургалтын зэрэгцээ оюутнуудтай олон улсын стандарт шалгалтуудад амжилттай бэлтгэх урт богино хугацааны чанартай сургалтууд явуулснаар оюутнууд маань IBT, IELTS, HSK, JLPT-гийн өндөр оноотой төгсөх боломжтой. Та бүхэн манай Нэхлэн бод хүртэл мэргэжлийг сонгосноор мэдээлэл зүйд, татвар, хяналт шалгалт болон Нэхлэн бод хүртэл гэсэн 4 чиглэлээр судлах боломжтой юм а. Манай сургууль нь Канадын сургалтын академийн төсөлд хамрагдан Нэхлэн бод хүртгэлдээр бүртгэдэг англи хэл дээр судлуулж оюутнуудаа олон улсын түвшинд хүлээмжшөөрөгдсөн сертификатыг олгож байна. Энэ нь манай төгсөгчд нь төрийн болон бизнесийн байгууллагууд, гадаадын хөрөнгө оруулалтаа болон олон улсын байгууллагууд ажиллах боломжийг бүрдүүлдэг юм а. 各位观众朋友们，下午好，我是国立大学鄂尔浑分校的汉语教师志愿者刘芳。希望大家能报考这所学校，通过4年的学习，你们一定会成为非常有用的汉语翻译人才。谢谢大家。 Добро пожаловать в наш Орхонский институт. Учиться на учителей русского и английского языков, на переводчиков японского и китайского языков и на экономическое отделение. Welcome to the National University of Mongolia, Orhan School. There are so many benefits to coming to this school, including its location in the beautiful city of Erdenet, excellent faculty, and close-knit student body where you're sure to make many friends. It's the perfect place to study languages, teaching, translation, economics, and business. So I hope you'll join us next fall. See you then. Нааг Эрдэнэт оюун суртагддаг. Сайн байцгаана, намайг Цэдэн Садам гэдэг. Би Мөсийн Орхон аймагт салбар сургуулийн 2007 оны Японы ангид төгссөн төгсөгч байна. Орхон аймаг буюу Эрдэнэт хотын Монгол Улсын их сургуулийн салбар сургуулийг 2014 онд Хятад хэлний орчуулагч багш мэргэжлээр төгссөн байгаа. Монгол Улсын их сургуулийн Орхон сургуулийг 2013 онд бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн төгсөгч анх хоёр байна. Сайн байна уу, намайг Арин Санна гэдэг. Би 2010-аас 14 онд Мөсийн Орхон сургуулийг төгссөн. За Мөсийн Орхон сургууль нь Улаанбаатар хоттой харьцуулахад ерөнхийдөө хөдөө орон нутгийн оюутнууд суралцахад хямд зардлаа суралцах боломжтой нэг. Хоёр гэх юм бол яг диплом бол их сургуультай адилхан одоо Мөсийн ром дипломыг авна гэдгээр илүү их давуу талтай. Монгол Улсын их сургуулийн Эрдэнэт хотох салбар сургуульд суралцсанаар бол та цаашид үргэлжлүүлээд магистр, докторийн зэргийг дэлхийн аль ч хотод аль ч сургуульд цаашид үргэлжлүүлэн суралцахад бол нээлттэй байдаг. Төв сургуулиуд шилжчихсэн гэж маш их боддог байсан. Тэгээд нэг удаа ангиараа оюутан солилцоогоор хот руу орж ирээд төв сургуулиудаар ингээ хичээл үзээ явсан чинь бид нар бол ерөөсөө дутгааргүй төв сургуулийн хэмжээнд ингээ хичээлээ үзээд бүх хичээлийн төлөвлөгөө програмууд ингээ төв сургуультай адилхан явдаг учраас харин ч Эрдэнэтэд бүр нам гүм тайван тэгээ зардал багтай юм байна. Тийм учраас ерөөсөө харамсах хэрэггүй юм байна. Харин эндээ сайн хичээл намаа эзэмших хэрэгтэй юм байна гэж бодсон. Тэгээ тэрнээс хойш ямар ч хэрэгэлзээгээр ингээд Мөсийн Орхон сургуулаа амжилттай төгсөөд сайн багш нарынхаа ачаар ингээд одоо хүртэл ингээд ажил төрөлтэй сайн явж байгаа. Маш олон зүйлсээр бусад орон нутгийн чанартай болоод улсын хэмжээний өөр бусад төвийн сургуулиудыг бодвол илүү байж чаддаг. Монгол Улсын их сургуулийн Орхон сургуулийг сонгон суралцах гэж байгаа та бүхэн одоо сургуулаа сонгож байгаа дүү нартаа зориулж хэлгээд өөрсдийнхээ ирээдүг гэгээлгээр сайхнаар харъя гэж бодож байл та бүхэн Орхон аймгийн Монгол Улсын их сургууль дахь салбар сургуульд хүрэлцэн ирж суралцаарай гэж хэлмээр байна. Монгол Улсын их сургуулийн Орхон сургууль. Намайг Эрдэнэ Заяа гэдэг. Би Монгол Улсын их сургуулийн Орхон сургуулийн санхүү эдийн засгийн ангийн оюутан. Сургуулийнхаа материалыг боловсон сургалтын орчиндөө бид сэтгэл хангалуун байдаг. 130 судалтай 2 лекцийн танхим. Онлайн системд суурилсан электрон каталог бүхий гадаад болон Монгол номын сан уншлагын 2 танхимтай. 3600 гаруй нийт бүлийн 19000 ширхэг номтой. Стандарт талбай бүхий спорт зал. Спортын танхимын дэргэдэх чирэгжүүлэх хөрөө. Мэргэжлийн 5 лаборатори. Багш болон оюутны 2 цайны газартай.
Тав дахь орчин бүхий тоглог оюутны дотор бай. Сурч боловсрох бүхэл татвар орчныг бүрдүүлсэн. Монгол Улсын их сургуулийн орхон сургууль та бүхнийг уйлж байна. Манай сургуулийг сонгон суралцсанаар оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахаас гадна бүх төрлийн тэтгэлэг урамшуул авах бүрэн боломжтой. Манай сургуулийг төгсөн гарч байгаа чадварлаг мэргэжилтэн эдийн засаг нийгмийн бүхий салбарт амжилттай ажиллаж, ажлын байраар бүрэн хангадж ирлээ. Экологийн цэвэр хот Эрдэнэт хотод харьцангуй хямд зардлаар бакалаврын болон магистрийн төвшөнд суралцаж, чанартай боловсрал эзэмшин, чадварлаг боловсон хүчин болж Монгол Улсын их сургуулийн диплом гардаж авах боломжийг Монгол Улсын их сургуулийн орхон сургууль оюутан залуустаа олгож байна.